2018 оны 7 сарын 22-ны өдөр эсгэх хүн аавынхаа төрсөн өдрийг тохиолдуулан Чонжоо хотод байрлах нэгэн дахианы шилний газар руу явжээ. Энэ хоолны газар өмнө нь телевизийн нэвтрүүлгээр хэд хэд удаа гарч амттай хоол санал болгодгоор алдартай газар байсан байна. Хүн ихтэй байх вэ гэж бодоод урьдчил захиалга хүртэл хийсэн байсан байжээ. Ингээд оройн 6 цаг 30 минутын үед хоолны газарт ирсэн. Гэтэл очиод харахад орчин байдал нь нэг л өөмөрсөн мэт санагдав. Машины зогсоол дээр хэд хэдэн цагдаагийн машин байжээ. Юу болчихов, энд ямар нэгэн хэрэг гарчихв гэж эс бодсон байна. Аав ээжигээ дагуулж ирсэн тул аюултай зүйлд оруулахыг хүсэлгүй, нөхцөл байдлыг эхлээд мэдхийг хүссэн. Тиймээс эс тухайн хоолны газарт ороод нэгэн ажилтнаас юу болсныг асуув. Гэтэл тэр ажилтан маш тайван байдлаар юу ч болоогүй, санаа зовох хэрэггүй хоол идэж болно гэд ширээнд суцгахыг санал болгожээ. Гэтэл яг энэ мөчөд хоолны газрын арын хэсэгт өөр нэгэн үйлчлүүлэгч аимшигтай зүйлтэй таарсан байна. Тэр хүн угаалгын өрөө орохоор явж байхдаа арын хашаанд нэгэн эрэгтэйг цус алдан хэвтэж байхыг олж харжээ. Тухайн үйлчлүүлэгч маш их чочирдон ажилтнуудыг дуудаж тэнд нэг хүн ухаан алдчихсан хэвтэж байна. Яаралтай цагдаа дуудах хэрэгтэй биш үү гэж хэлв. Хариуд нь ажилтан ахин өвөл тоосон байдлаар зүгээрээ та ширээндээ эргэн суугаад хоолоо ид гэсэн. Ажилтнууд нь бүгд л ямар ч асуудал байхгүй гэж хэлж байсан тул бусад үйлчлүүлэгч нар тэгсхийгээд нэг их юм хэлэлгүй сув. Ингээд эцэст нь эсийн гэр бүл төдөөгүй бусад хүмүүс захиалгаа өгөөд хоолоо хүлээн ширээндээ суужээ. Удалгүй хоолны газар өмнөхөөсөө ч илүүгээр цагдаагийн машинаар дүүрч эхэлсэн байна. Удсан зүгийн нийт 9 цагдаагийн машин ирж бүсэлсэн байдалтай болгов. Дотор байсан хүмүүс бүгд гайхширч энд яг юу болоод байна гэж бие биедээ хэлцгэн нэг л итгэхэд бэрх нөхцөл байдал үүссэн байлаа. Удалгүй маш цочирдон үнэн тодров. Тухайн хоолны газар дотор хүү амны хэрэг гарсан байжээ. Хохирогч нь арын хашаанд хэвтэж байсан 50 гаруй настай эрэгтэй Чой гэх хүн байв. Түүнийг олох үед гар хөлийг нь олсоор хүлсэн байсан бөгөөд биеийн янз бүрийн хэсэг зодуулсан уул мөртэй байсан. Түүнээс гадна хутгалуулсан шарх хүртэл илэрсэн. Гуй, дагц, баруун хавирганы хэсгээс шарх олжжээ. Ялангуяа баруун хавирганы хэсгийн шарх 1.8 см гүн байсан ба энэ нь элэг цээжний хананд нэвт хүрснээр хохирогч асар их цус алдсны улмаас шоконд орж нас барсан байна. Нөгөө талд цагдаа нар уг нас барсан хүн хоолны газрын эзэндээ маргалзсан байж болзошгүйг тогтоосон тул нэн даруй 57 настай эзэн Каныг эрен сурвалжилж эхэлжээ. Гэтэл ажилтнууд ам нийлэн манай эзэн одоо энд байхгүй, хаашаа явсныг ч мэдэхгүй гэх болсон байна. Цагдаа нар холбоо барих утасны дугаарыг өгөөч гэхэд бүгд дугаар нь хаана байгаа билээ гэх мэтээр мэдэхгүй дүр эсгэж ерөөсөө хамтарч ажиллахгүй байсан. Иймэрхүү байдлаас цагдаа нар эзнээ нууж хаацааж байгаа юм биш үү гэсэн сэжиг төржээ. Үнэн дээр дуудлага ирсэн даруйд цагдаа нар маш шуурхай ирсэн тул хэрв эзэн Кан нь жинхэнэ хэрэгтэн мөн бол холдож цугтах цаг бараг байгаагүй байх магадaltaй. Тэгэхээр цагдаа нар Кан нь одоо ч хоолны газар дотроо нуугдаж байж мэднэ гэж бодож хэсэг хэсгээрээ салж үйлчлүүлэгчдийн суудаг өрөөнүүдийг нэг бүрчлэн шалгаж эхэлжээ. Тэгтэл цагдаа нарын бодсон зөв байж нэгэн өрөөнд Кан согтууран ухаангүй шахуу хөвтөж байсныг олж илрүүлсэн бөгөөд цагдаа нар тэр даруй баривчилсан байна. Ингээд баривчлагдсан Кан болон нас барсан Чой хоёр хоорондоо ямар холбоотой байсан юм болов? Хэргийн газрын ойролцоо барьсан хөршүүдээс цагдаа нар мэдээлэл авахад энэ хоолны газар ажилуулдаг Кангийн эхнэр нь нас барсан Чойтой дотн харилцаатай байсан. Тиймээс ууралсан нөхөр нь эхнэрийнхээ нууц амрыг алгахтаа тулсан байна гэх яриа гарчээ. Одоохондоо таамаг төдий зүйл байсан ч цагдаа нарт анхаарах олон сэжвэр бий. Гэвч цагдаа нарын толгойг илүү эргүүлсэн зүйл нь Кан баривчлагдах үедээ өөрөө бараг босож чадахгүй боллоо согтсон, бас нас барсан Чойгоос бие бялдрын хувьд хавьгүй жижиг биетэй байсан явдал байв. Ийм хүн хэрхэн ганцаараа Чойг дийлж чадах билээ гэх асуулт гарна. Тэр байтугай нэг чухал зүйл гэвэл Кан нь хөгжлийн бэрхшээлтэй тул нэг хөлдөө хиймэл хэрэгтэн зүүж явхад бэрхшээлтэй. Тэгээд ийм хүн яаж ганцаараа хүн алах түвшинд хүрсэн байх вэ гэсэн логик таамаг бий. Иймээс цагдаа нар тухайн үед хоолны газар ажиллаж байсан хүмүүсийг нэг бүрчлэн байцаасан ч бүгд л би тэр үед ажиллаж байсан юу ч хараагүй, би арын хэсэгт байгаад юу ч мэдээгүй гэх мэтчлэн огт мэдээлэл өгөөгүй байв. Иймэрхүү маягаар бүгд мэдэхгүй хараагүй гих байр суурь баримталж мөрдөн байцаалтанд тун баг хамтран ажилласан.
Гэтэл энэ үед хоолны газрын галтгооны ахлах тоогоочоор ажилдаг Юн гих хүн манай аавгах ганцаараа үйлдсэн хэрэг гэж ганцхан өгүүлбэр хэлжээ. Тэгвэл эднэр юу нууж байгаа юм бол хэмээн цагдаа нар улам сэжиглэж эхэлсэн. Уг хэрэг гарсан арын хашааны камерыг цагдаа нар шалгахад камер эвдэрсэн төдийгүй доторх бичлэгийн мэдээлэл бүгд тусгагдсан байв. Яг хэрэг болох үеэр камер өөрөө эвдрэх магадлал тийм ч өндөр биш шүү дээ. Хин нэг нь санаатаагаар устгажээ гэж цагдаа нар үзэн уг эвдэрсэн камер болон хадгалалтын төхөөрөмжийг эд мөрийн баримт болгон сэргээхээр илгээжээ. Энэ хооронд нас барсан Чогийн гар утаснаас нэгэн дуу бичлэгийн файл илэрсэн байна. Талигаш нас барахаас өмнө айдас мэдэрсэн үү утсан дээрээ дуу хураагаараа асаалтаа орхисон байж. Бичлэг нь оройн 6 цагийн үед бичигдсэн бөгөөд тухайн цогцыг олсон үеэс 40 минутын өмнөх дуу болов. Дуу бичлэгийг тоглуулад сонсоход чамайг алжхан шүү. Чиний дотор эрхтний чинь бүгдийг нь ухаж хайна гих сүрдүүлэг сонсогдно. Энэ нь тухайн хоолны газрын эзэн Кангийн дуу хоолой байв. Үүнтэй зэрэгцэн зогсоо зайгүй хараал доромжлол сүрдүүлэг сонсогдсон бөгөөд бичлэгийн төгсгөл хэсэгт хохирогч Чой намайг авраач туслаач гэх байдлаар хин нэгнээс гуйн орилж байжээ. Тухайн үед ойр хавьд өөр хүмүүс ч байсан гэж үзэх үндслэл инхүү гарч ирсэн байна. Удалгүй устгагдсан камерыг сэргээсэн бичлэг бэлэн болж цагдаагийн газарт хүргүүлэгдэв. Тэнд юу бичигдсэн байв? Уг бичлэг тухайн хоолны газар ажилладаг хүмүүс бүгдээрээ нууцлж байсан хэргийн үнэн дүр зураг байжээ. Үүнийг ярихаас өмнө эхлээд Кан болон Чой хоёрын ямар холбоотой байсныг нарийн шалгах шаардлагатай. Хөрш орсон суугчдын хэлсэнчлэн Кангийн эхнэр болон Талига Чой хоёр нь үнэхээр нууц амаргийн харилцаатай байсан байна. Тэдний харилцаа нийтдээ 6 сарын турш үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд ихээхэн дайралт, ширүүн байдал ажиглагджээ. Ямар гэхээр Кангийн эхнэр нөхрөөсөө зүгээр л салж яваад Чойтой хамт амьдрах болсон аж. Тэр хоёр хамт амьдрахдаа бүх зардлаа нөхөр Кангийн данснаас авч байсан тогтогджээ. Ойролцоогоор 350 сая воныг гаргуулж авч нэмэлтээр 60 сая воны кредит карт, зээлийн өрийг нөхрийн нэрээр авчээ. Ингээд 6 сар амьдэрсны эцэст Чой болон Кангийн эхнэрийн хооронд асуудал үүсэж улмаар эхнэр нь Кан дээрээ буцаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл эхнэр нь өөрөө дур мэдэн Чойтой харилцаагаа дуусгаад буцаад нөхөрлөгөө явчихсан хэрэг. Гэтэл Чой яагаад чи тэгж байгаа хэмээн уурлаж эхнэртэй тасралтгүй холбоо барихыг оролдсон. Гэтэл эхнэр нь Кан дээрээ бүрэн эргэн очисон тул Чойд ямар ч найдвар үлдсэнгүй. Чой улам цухалдаж эцэст нь энэ хоолны газрын утас руу байнга залгах болжээ. Хэд хоног дараалан уцаар залгаж чи миний эмэгтэйг булаагаад байна. Бушуухан надад буцааж өг. Тэгэхгүй бол юу болохыг мэдхүү гэх мэтээр занал хийлж араар тавьсан эхнэрээс гадна асар их санхүүгийн охирол амссан Кангийн уур нь хүрсэн байсан. Өөрөөр хэлбэл удаа дараагийн занал хийлэл сүрдүүлгээс болж тухайн газарт ажиллаж буй хүмүүсийн уур бухимдал дээд зэгтээ тулж цаашид амар тайван амьдрах нөхцөл алга гэж хэлжээ. Хэрэг гарсан өдөр Чойгоос дахин нэг дуудлага ирж тэр эмэгтэйг яг одоо надад өг. Тэгэхгүй бол юу ч болж мэднэ шүү дээ гэж сүрдүүлж төвчээр нь дээд зэгтээ тулсан Канч чи миний хоолны газарт ирэх юм бол шууд ална гэж хэлээд уцаа тасалжээ. Өөр хэлэн дүрлцэн Кан уудалгүй тасралтгүй 3 шил арх ууж маш хурдан согтсон байна. Тэгснээ галтгооноос 8 см орчим урттай дахиад янзалдаг жижиг хутга авч бэлдэж том махны хутга гэхээсээ илүү дахиад шулахад зориулсан хутга байв. Удалгүй Чой хоолны газарт ирсэн байна. Кан энэ олон үйлчлүүлэгчдийг бодоод арын талбайд очиж ярилцъя гэж хэлээд Чойг дагуулж гарав. Энэ үед авуу гахтаа тусалж галт тогоонд ажилладаг Юн гихт зээдүүн нэг л мэтгэд хамт ард нь гарч иржээ. Чой энэ байдлыг хараад энэ хоёр хүн надад зэрэг дайрах нэ гэж айж зүхтах гэж оролцсон ч Юн түүнийг барьж авч Кантай хамтдаа Чойг зодож эхэлсэн. Чой ямар нэгэн аргаар зүхтах гэж зууралдан арайхийн мултарсан боловч энэ удаад хоолны газрын эмэгтэй хоёр ажилтан түүн рүү гүйж ирэн араас нь зулгааж дахин арын талбайд чирж авчирсан байна. Ийхүү дөрүүлээ нийл Чойг өмнөхөөсөө илүүгээр ч зодож эхлэв. Тухайн үед эмэгтэй ажилтнууд нь том хуванцар сав ашиглан Чойг балбах мэд зодож байв. Кангийн зээдүү Юн ойр хавийн тоос хүртэл шүүрэн авснаар нэмэлтээр хохирогчийн биед гэмтэл учруулжээ. Юн Чойгийн дээр мордон гар хөлийг нь боохоор оролдож эцэст нь Чой өөрийгөө хамгаалах ямар чадваргүй болов. Яг энэ мөчид Кан бэлдээд байсан хутгаа цүнхнээсээ гарган авч шууд Чойг хутгалсан байна. Ингээд хэсэг хугацааны дараа 4 хүн эргээд бүгд өөр өөрсдийн ажлын байрандаа буцсан. Харин Чой хутгалуулсан чигтээ яг тэр газар 40 орчим минут хэвтсэн бөгөөд тэр хооронд тэнд байсан хинч түүнд туслаагүй байна.
Удалгүй Кан ойртон ирж чойд нэг тамхи хасааж өгсөн гэх бөгөөд үүний дараа хоолны газрын арын камерыг эвдэлж бичлэгийг устгажээ. Ингээд чой урсан цусаа дийлэлгүй тэр арын талбайд нас барсан байна. Гэтэл харин тэд юу ч болоогүй мэт оройн хоолоо үргэлжлүүлэн зарж үйлчлүүлэгчтэй үйлчилж байсан нь үнэхээр аимшигтай. Харин хувь тавилангийн тоглоомч гэмээр зүйл болж тэнд сүүлдээ амьсгалан тасрах төгсөн чойг хамгийн түрүүнд олсон хүн нь Кангийн өөрийнх нь хүү байсан гэдэг. Байдал ийм байгааг хараад хүн шууд 119 руу залгаж удалгүй цагдаа нар ирсэн ч чой аль хэдийнэ нас барсан байжээ. Уг аллагтай холбоотой задлан шинжилгээгээр хэрв зодуулсны дараа шууд эмнэлэгт хүргэж чадсан бол аварж болох байв гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ эргийн талаар Чонжуу дахианы шүлний газрын хүн амны хэрэг гэж нэрлэгдэх болсон. Уг шүлний газар нь өмнө нь олон удаа сонин телевизээр гарч улс даяар алдартай байсан тул бүр чих шүүгэн тарьжээ. Түүнээс гадна эзэн Кан нь үнэхээр хөдөлмөрч чин сэтгэлээсээ зүтгэдэг нутгийнхандаа нэр хүнд сайтай хүн байв. Хөгшин хүмүүсийг үнгүй халахаас эхлээд олон нийтэд тус хийдэг байсан гэгдэнэ. Ийм хүн амны хэрэгтэн болж таарна гэдэгт нутаг орон даяараа итгэхэд бэрх гэж байлаа. Харин уг хэргийг шалгаж байсан мөрдөн байцаалтын багийнхны анхаарлыг өөр зүйл илүү татсан нь аав ах Кангийн өшөө орслоо илэрхийлэх шалтгаан тодорхойж Зэдүү Юн болон эмэгтэй ажилтнуудын хувьд чойтой ямар ч хувийн үс хонзон байхгүй байсан явдал байв. Камерын бичлэгт Кан зод гэж тушааж буй үзэгдэл огт байхгүй. Өөрөөр хэлбэл тэд бүгд сайн дураараа хамтран оролцсон шиг харагдсан байна. Тэгвэл тэд яагаад тийм аимшигт хэрэгт гар бие оролцов гэдэгт мэрэгчлэтнүүд маш хүчтэй хамт олонний уур амьсгал нэгдсэн сэтгэлгээ нөлөөлсөн байх гэж дүгнжээ. Учир нь эзэн Кан нь өдөр тутамдаа ажилчидтай маш ээлдэг, илгэсэг ханддаг байж ажилгүй өдрүүдэд хүртэл тэдэнд хоол бэлдэж гэр нь хол ажилтнуудыг машинаараа хүргэж өгдөг гэх мэтээр халамжилдаг хүн байсан ажээ. Иймээс л ажилтнууд эзэндээ итгэн дагдаг болсон байх магадaltaй. Мөн Зэдүү Юн гэх хүн өмнө нь хүний биед гэмтэл учруулсан гих гэмт хэргийн түүхтэй ажилд ороход маш хүндрэлтэй байжээ. Гэвч ганцхан авгах Кан түүнд тусалж галтогооны мэрэгжилд сургаж цаашдаа хоолны газараа хүртэл шилжүүлж магадгүй гэсэн итгэл хайрлаж байв. Ийм халамжинд өсч үндээсэн Юнж хоолны газрын төлөө зүтгэж эзэнтэй үнэнч болжээ. Түүгээрс зогсохгүй эмэгтэй ажилтнууд ч гэсэн гэр бүлийнхэн шигээ дотн харилцаатай байсан бололтой. Эхнэр нь өөр хүнтэй явж гэрээсээ явчихснаас болж сэтгэл санаагаар унсан эзэн Канг тэд бүгд хайрлаж халамжилж байсан бөгөөд тийхүү түүний хувийн амьдралд юу болсныг ч сайн мэдэж авсан байна. Тэгээд нэгэн эмэгтэй ажилтан өмнө нь өөрийн нөхрийнхөө картны үрийг нуруундаа үүрээд улмаар салсан тухайгаа ярьж манай эзэн ч гэсэн яг л миний амьдралыг тавтаж байндаа хэмээн өрөвдөж улмаар хохирогч чой гэх хүнийг бүгд л үзэн ядах болсон. Үүнээс цааш дахин бодоход уур хилэнгээр хамтаа зодсон байж болох ч хүн зодсны дараа юу ч болоогүй мэт хэвийн ажлаа үргэлжлүүлэн үйлчлүүлэгчдийг угтаж байсан нь гайхалтай бөгөөд чихүүц төрүүлэм. Тухайн үед дуудлагаар ирсэн түргэн тусламжийн багийнхан ч хоолны газрын ажилтнууд 50 бараг юу ч болоогүй мэт байдалтай угтаж авсан гэжээ. Та нар яагаад тийм байсан юм бэ гэж дараа нь асуухад ч бид өөрсдөө ч сайн мэдэхгүй байна гэсэн асуултын хариу өгсөн байна. Эцэст нь Кан болон 3 хамсаатныг бүгдийг баривчилсан. Хэргийн шүүхээр шийдэгдэхэд гол буруутан буюу Кан анхан шат болон дав заалдах шатын шүүхийг дамжин явсаар эцэстээ 12 жилийн хорихял авчээ. Гэхдээ энэ нь хүн амны хэрэг биш, хүний биед ноцтой гэмтэл учруулсны улмаас үхэлд хүргэсэн гих зүйл ангаар шийтгүүлсэн сонирхолтой. Шүүхийн маргааны гол зангилаа нь Кан даллаг үйлдэх шууд санаа зориудын үйлдэл байсан уу гэсэн асуулт байв. Прокурорын зүгээс өмнө уцаар ярихдаа чи манай хоолны газарт ирвэл алан шүү гэсэн нь хүн амны сэдэлтэйг нотлох гэжээ. Гэвч шүүх эцэст нь тэр бол тухайн үед уур бухимдлаа илэрхийлсэн үг байсан гэж үзсэн байна. Мөн тэр хутгалсныхаа дараа чойд тамхи хасааж өгсөн гэдэг нь хохирогчийг нас барах хүртэл муугаар төсөөлөөгүй байна гэж өмгөөлөгч тал нотолжээ. Өөрөөр хэлбэл эхэндээ тэр ална гэж сүрдүүлсэн ч үнэн хэрэгтээ үнэхээр алах зорилготой биш зүгээр л сүрдүүлэх айлгах санаатай байж таарсан гэж үзснээр санаатай аллах биш гэж дүгнсэн. Ингээд Кан 12 жилийн ял авсан бол хамтрагчид болох Зэдүү Юн болон эмэгтэй ажилтнуудад бүлэглэн хүн зодсон гих зүйл ангаар ял оноосон байна. Зэдүү Юнд 5 жилийн хорих ял, 2 эмэгтэй ажилтнанд тус бүр 1 жил 6 сарын хорих ял оноосноор уг хэрэг эцэслэн шийдвэрлэгджээ. Эхэнд хэлсэнчлэн уг хэргийн талаар
Үйлчлүүлэгчдийн нүдээр аимшигтай зүйл болж өнгөрч тэр хүмүүс амьдралдаа мартахааргүй хар дурсамжтай үйлдэл нь гарцаагүй. Гисэн хэдий ч үнэндээ энэ имэгнэлт явдлыг анх үүсгэсэн гол буруут нь Кангийн эхнэр түүний нууц амаргийн харилцаа байсан ч эхнэрийн талаар төдийлөн мэдээлэл гараагүй гэх нь сонирхолтой. Гэсэн ч тус хоолны газрын ажилтнууд эзнийхээ төлөө хамтдаа гэмт хэрэг үйлдсэн нь үнэхээр ховор сонирхол татам хэрэг байлаа. Магадгүй сэтгэгдлүүд дээр янз бүрийн санал бодол гарч ирэх байх. Та бүхэн энэ талаар ямар бодолтой байна вэ?